Сайн байцгаана уу эрхэм хүнд сонсогчдоо, сайн байцгаана уу эрхэм хүнд үзэгчдээ. Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Эх хотын зөв хэмнэл нэвтрүүлгийн ээлж дугаарыг эхлэхэд бэлэн болж байна. За манай энэ удаагийн нэвтрүүлэгт New Urbanism компани захирал архитектор хот болон бүс нутгийн төлөвлөлтийн мастер, өөрөөр хэлбэл хот төлөвлөлтийн мэрэгжилтэн зоригийн туяа гэх нэрхэн бүсгүй хүрэлцэн ирээд байна. Сайн байна уу? Сайн байна уу? Урилга хүлээж авсанд их баярлалаа. Сайхан зусч байна уу? Сайхан зусч намайг өрснөх баярлалаа. За тэгэхээр энэ манай нэвтрүүлэг бол бид хот суурин газар ажиллаж амьдарч байгаа хүн бүрийн хийсэн үйлдэл нь бие биендээ бол сараар ч юм уу заавал нөлөөлж идэг. Тийм учраас иргэн хувь хүн, өрх, гэр бүл, албан байгууллага хамт олон бүхэн энгийн боловч анхаарах олон асуудлыг хэвшил болгоснороо хотын энэ их боригдсан өдөр тутам стрессийг ч аз жаргалыг ч бэлгэлдэг амьдралын хэмнэлийг илүү зөв, сайхан хэмнэлд оруулах юм байдаг. Тийм учраас бид нар энэ нэвтрүүлгээрээ их хотын зөв хэмнэл нэвтрүүлгээрээ энэ бүх асуудлуудыг хамруулж хүндхийг бол ингээд зорддог юм аа. Тэгэхээр өнөөдөр манай нэвтрүүлэгт оролцож байгаа хүн бол яг энэ хотын төлөвлөлтийн чиглэлээр энэ чиглэлээр бас ажилласан, олон жил ажилласан, энэ чиглэлээр мэргэжсэн, энэ чиглэлээр бас өөрөө Америкийн нэгдсэн улсад бол бас мастер хамгаалаад ирсэн, олон улсын төсөл хөтөлбөрүүдэд бол сэдвтэ оролцож тэнд дуу хоолой өөрийнхөө хувь нэмрийг оруулж байгаа ийм их чадaltaй манай хот төлөвлөлтийн салбарт гэдэг юм уу те энэ чиглэлд бол маш их үр бүтээлтэй ажиллаж байгаа юм хүн гэж бид харж байгаа. Ингээд энэ хүнийг бас өнөөдөр нэвтрүүлэгт орж ирсэнд их баяртай байна. Ингээд яриагаа өөрийн чинь танилцуулгаас товч эхлэе гэж бодож байна. За багцсан баярлаа. Миний ажлын амьдрал баг сурвал хэлчих шиг боллоо. За намайг Туяа гэдэг. За 23 дугаар сургууль төгсөөд, за техник сургуулийг бас төгсөөд, архитектор мэргэжлийг эзэмшээд, тэгээ ажлын гараагаа яг хот төлөвлөлтийн чиглэл рүү яг анх намайг тосож авсан газар яг тийм барилга актер корпорац гэж байсан. Тийм болохоор зэрэг яг хот төлөвлөлтийн чиглэлээр бол судалгааны судлаач, толгох судлаач гэдгээр явж гисэн. За тэгээ тэрнээс цаашаа яг барилга актер газар, за барилга актер нийт аж ахуйн газар гэдэг ингээд тэрийн байгууллагууд яг хот байгуулалтын асуудлууд хариуцаад ингээд яваад ирсэн. Тэгээд архитектор төгссөн боловч амьдрал маань тийшээ залгацсан. Тийм учраас энэ хот гэдэгтэй сашгүй холбоотой ингэж ажилладаг юм хөө. Тэгэхээр хотын амьдралыг юу гэдгийг нэгдүгürt хот бид хүн болгон хотын иргэн. Ямар нэгэн суурьшлын амьдардаг тэнд өөрийнхөө ажил хөдөлмөрөөрөө амьдралаараа холбоотой бид ийм хүмүүс байдаг. Тэгэхээр миний хувьд нэг сонирхолтой асуулт байна л да. Яг гэвэл яг энэ мэрэгжлийн хүн өөрөө Улаанбаатар хотод төрсэн. Төлөвлөлтийн чиглэлээр бас төрийн байгууллагад бас ажиллаад тэр чиглэлээр бас төрийн байгууллагад ажиллана гэдэг чинь тухайн салбарын асуудлыг бас нэлээд наривчилж харах тэрэнд бас өөрийн гэсэн санаа оноогоо тусгадаг бодлогод нь өөрийнхөө бодол санаагаа тусгадаг тийм ээ боловсруулдаг ийм ажил хийдэг хүн байгаа гэж бодож байгаа тийм. Тэгэхээр тийм хүн өнөөдөр би өөрөө ингэж асуухад байна л да. Хотын иргэн хөдөөнөөс хотод орж ирсэн хүнд хотын орчин, соёл дасах гэж тодорхой цаг хугацаа шаардж байгаатай нэгэн адил би Улаанбаатар хотын маань иргэн Америкт сургууль сурахаар яг энэ тэр чиглэлээр сурахаар очиж штэ тийм. Тэгэхэд тэнд өөрт чинь ямар мэдрэмж төрж ирсэн өөрөлд хотуудын ялгаа, хотын доторх тогтсон хэв ёс жаяг тэнд хүмүүс яаж дадан зохицдог вэ? Ямар харилцаан дээр илүү хотын соёл төлхөө тулгуурладаг юм бэ гэдэг дээр хоёлаа жоохон ярилцгаа. Тий, наач сонирхолтой сэдв байна. Ерөөс яг очиод шууд анзаарч эхэлдэг юм уу дээ яг л. Үнэхээр яг мэрэгжлийн болоод юм уу? Нэг бол өөрийнхөө амьдарч байгаа хотоо шууд тацуулаад эхэлж байгаа байхгүй. За эхлээл орон сууцаа олохоос эхсүүлээд тэгээд тэрийг олохын тулд хаягаа бариад гудамжаар явж авах хэсүүлээд авцам гарахаас хэсүүлээ. Тэнд байгаа гэрлэн дохио замын тэмдэглэгнээс хэсүүлээл. Ингээл хамгийн анхны гараа эхэлж байгаа. Тэгэхэд надад юу мэдэрсэн гэхээр ерөөсөө өмнө би явхаас өмнө 6 сар оюутлахад ажилласан камп дээр ажиллаж байсан. Ерөөсөө би нэг камп дотор явж байгаа гэж байгаа.
Манаас их сургууль яг хот дотор байдаг өөрөө яг эдийн засгийн суурин яг энэ төр сургууль маань байсан боловч ерөөсөө би нэг хот дотор явж байгаа боловч нэг камп дотор яваад байгаа юм шиг гэсэн. Яг л нэг дүрмт. Өөрөө ирэхгүй нөгөө улаан гэл нөгөө дохиогоор нь явдаг. Тэр дотор нэг миний мэдхгүй нэг дохио гарч ирсэн болохоор ерөөсөө бүр стоп гэдэг ингээд бичсэн нэг том сайн те. Бусдаар бол хүн байхгүй бол бүгд дуулзар дээрээ зэрэг зогсоод нөгөө явган хүнээ гаргаад яагаад зогсч байгаа гэж юу сонирхыг гайхах штэ өөрөө зогтгсон. Тэгэл нийлээл зэрэг дөрөв талдаа гарчаад хин төрүүл ирсэн гараа явах жишээтэй. Тэгэхээр тэр чинь ингээд эргэн тойрны бүгдийг анзаарч явж байгаа гэсэн үг байхгүй. Дээр нь дохиогүй гэрлээл гудамж ороод ирлээ гэхтэл юу болох вэ? Гудамж дотор ингээд зөрөөд өнгөрч байгаа хүн ч гэсэн те танихгүй байсан ч гэсэн дохиод мэдлээд өнгөрөх жишээтэй те. Жаахан ингээд 2 3 удаа ингээд зөрөөд ирэх юм дуушлараа гэдгийг эхлээд өнгөрөх жишээтэй. Тэрэн дээг нөгөө хот нь нөгөө жижиг цөөн хүнтэй байсан боловч тэр нэг тийм гудамжны уур амьсгал нь хүртлийн шал өөр болоод ирчээтэй. За тэгээ явж ил орой цагаар ингээд яваад ирэхэд манай нэг гэрэлтүүлгүүд чинь нөгөө гудамжны чинь гэрлүүл гаслах тусмаа ингээд багсаал зайн томрол одоо аслагдал ингээд гэрлэн цөөрөл айцтай ч юм шиг тэгэнгүүтээ нөгөө мод их хэрэгтэй том моднууд байвал гоё гэж ярьдаг байсан нөгөө хотод энд мод татаад ингээд Улаанбаатарт явжсэн бол тэнд маш их мод ороод ирэхээр зэрэг танихгүй хүнд айц төрүүлэх жишээтэй тийм хааж штэ нөгөө айж тийм нөгөө харанхууд ингээд сүүдрэх тусч ингээд хүн айлгаж ингээд нөгөө мэдхгүй тийм мэдрэмжүүд ингээд орж ирсэлж байгаа байхгүй тэгэхээр зэрэг тэрэн дээр бас ингээ хотын нөгөө environment гэдэг хичээл дээр ингээ тэгэхээр тэр мэдрэмж яриад хэлэхээр зэрэг яг үнэхээр ингээ Нью-Йоркын цэцэрлэг яг тэр цэцэрлэг үнэхээр сайхан байна. Гэхдээ тэрний аюулгүй байх асуудал бас давхар орж идэг. Гэхдээ нөгөө миний мэдгүй ногоон байгуулан байх таа гэж ярьдаг боловч зөрүүлээ барайл одоо сагсайтал байсан юм дотор л бид нэр ад жаргалыг эдлэх гээд идэг. Гэтэл тэр их мод ургаснараа бас тэнд одоо safety асуудал гарч ирж шүү дээ. Тэгэхээр зэрэг нөгөө хичнээн одоо камп гэдэг маань өөрөө дундын дүрм байна гэдэг чинь ерөөсөө л тэн дотор байж байгаа дотор нь оршоод ирж байгаа хүн дотор аюулгүй байх гэдэг юмыг бүр бүрэн утгаар нь оруулж мэдрүүлж ийн гэсэн үг байгаа байхгүй. Тэгэхээр тэр манай гудамжинд тэр камерууд нь байгаа тийм гэрэлтүүлэг яагаад бас тийм цөөн байгааг нь асуухаар энэ эргээд хотын төсөвтэйг асуудал болоод ирдэг. Тэгэхээр хотын иргэд тэр дотор дөрмтэй болоод тэгээд нэг хотынхон гэрэлтүүлгийн асуудлыг одоо стандартад зогсцсон шүү дээ тийм. Хүн ам одоо нөгөө хөдөлгөөн ихтэй газраа илүү нэгт гэрэлтэй байх чийтэй. Одоо яг оюутны нөгөө нэг хөдөлгөөн дээр бол яг цөм дээр одоо хүмүүсийн хөдөлгөөн байгаа зөвхөн айгүй том дэр маш их одоо баг өдрөж авч гэлээ. Хаана оновчтой илүү гэрэлтүүлэх вэ? Тийм. Тэн дотор ямар аюулгүй орчин зориулт байж ич хэрэгцээг нь харж ич гэрэлтүүлэх явна шүү дээ. Хүч чадал бүх юм. Тэгэнгүүт нөгөө нэг дэлгүүрийн асуудал орж иж байгаа байхгүй. За одоо хамгийн ойрхон дэлгүүр хаа байна гэж хайрлаа. Тэгмхний жижигхэн дэлгүүр ороод ирнэ. За тэгэнгүүт нөгөө нэг тэрнээс эхлээл аваа явж ирсэн сүүл рүүгээ нөгөө найзтай боллоо нөгөө том мол руу ночлоо үеийн том дэлгүүрээд юм байна гэл нөгөө том дэлгүүрүүл ноцохоо зэрэг хамаагүй хянд байх жишээтэй. За яг л ихэдээ манайхтай жишээ юм байна. Маа жижиглэн дэлгүүрүүд аюунтэй байдаг том дэлгүүрүүд хям том байж чаддаг болоо тэрний зүрийг бас үсчмээр юм байна гэсэн шиг дотроо бодогдол ингээд явж хахад дараа нь бид нэг ингээд судалгаа хийгээд ирэхээр зэрэг нөгөө дэлгүүр дотор ямар бараа зархаас хамааруулаад гэмт хэргийн хэв шинж яаж ийна гэдэг хамаарлаа олцсон учраас нөгөө дэлгүүр арх тамхи зардаг дэлгүүрүүд яг нөгөө хяналттай бүс дотор байж байгаа болохоос биш бүх болон тоход байдаг бол таарч байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл нөгөө нийгмийн амраан улаангийн талаасаа дээрээс нь нөгөө тэрэн цаашаа юундаа нөлөөлөх вэ гэхээр хотын захиргааны цагдаагийн үйлчлэгэнд үзүүлж байгаа зардал нөлөөлж байгаа учраас энэ ингээд юм холбоотой. Өөрөөр хэлбэл хот гэдэг бол юу сайж явах уу? Тэнд байгаа хүмүүсийн бүтээмжийг сайжруулах хэрэгтэй. Хотод байгаа хүмүүс өөрсдийнх нь бий болгосон орчноосоо хамааруулаад өвдөд тэг гимтээд ингээд нэг их юм бол тэр айгу цаанаа нь өөрөө уршиг байгаа гэдгийг харж байгаа учраас ийм линктэй. Хамгийн анхны мэдрэмж бол тийм байсан. Тэгээд дараа нь ингээд нөгөө хичээлд ингээд яваад ирэхэд зэрэг хот гэдэг юм ерөөсөө нөгөө бидний одоо том шийдвэр маш их нөлөөлдөг юм байна гэдэг юм нүгээр мэдгэцсэн бэхээ. Одоо манай хот Улаанбаатар хот дайлангоо одоо энэ газрыг өмших тухай хуультай гарсантай холбогдуулаад газрыг л өгөхгүй л байх хэрэгтэй байсан гэдэг дээр аяг их маргалддаг. Тэгсэн бол бид нар ингэ төлгөөгийг л хэрэгжүүлчих байсан гэж ингээд. Тэр нь аягүй тийм одоо юу гэх юм бэ нөгөө зөвхөн нэг талаас нь би шийдэх байсан. Илүү тийм нөгөө диктаторский одоо хандлага байхгүй тийм. Ерөөсөө ингээд төлтөхийн би ингээд шийдэж байгаа энэ шийдэл зүү ингээд диктатор. Энэ болохоор зөв нэг устын шийдээсээ илүү төлөөлөгч хүний өөрийнх нь байр суурийн хооронд ийм том туршилт гарч тийм гэж бас. За тэр нь яг юун дээр мэдэрсэн бэ гэхээр зэрэг тэр газар бүгд өмчт очсон. Гэхдээ тэр хот бүгдийнх нь хот байхгүй. Бүгдөө байгуулж байгаа. Чиний энэ дотор хот дотор гудамжинд бие авч явж байгаа байдалд нь ч энэ байгуулалтын үйл ажиллагаа процесс дээр орж иж байгаа. Тэгээд ирэхээр зэрэг энэ орчныг чинь бий болохын төлөө би бас
дуу хоолой оруулах хэрэгтэй. Оруулах хэрэгтэй. Тэгээд тэр нь яг газар ашиглалтан дээр л очиж байгаа юм. Хаана энэ газрыг юугаар зохицуулах гэдэг юм. Шиний хүн хэрэл байшин барих гэдэг. Тэгвэл эн чинь надад яаж нөлөөлөх гэж байгаа гэдгийг мэддэг хүмүүс байгаа байхгүй. Тэгэхээр тэр мэдлэгтэй хүмүүсийн юг мэдүүлэх гэж одоо сонсгол хийх биш. Эсвэргээрээ тэр мэддэг хүмүүсийг сонсгож сонсгол хийдэг бол тарж байгаа байхгүй. Тэгэхээр сая хотболтын тухай хуулийн дээр нэг сонсголын ингээд олон нийтийн сонсголын асуудлууд ингээд орсон байгаа гэдэг болооч тэрний процесс нь бидэд мэдээлэх үүрэг өгöd байгаа болохоос биш эргээгээд сонсох үүрэг нь өгөхгүй. За сонсох дотроо энэ хүн яагаад эсэргүүцэж байгаа гэдгийг сонсголыг бид нар хийхгүй байхгүй. Эсэргүүцэж шинаал гэдэг энэ галх тавиад гараалаад бичиг сонгуулиудад хууцсах юм бол хамгийн далд хэлбэрийн санаа асуулга тэнд яваад байгаа байхгүй. Тэг ер нь тэгээд жоохон эсэргүүцэж байгаа хүн бол баг одоо юу гэдгийг тий сонсохгүй байх тэрийг дарах одоо тийм хандлага бас байгаа шүү. Одоо маань нийлтэй арга хэмжээ авчихын л да одоо ингээд нэг барилга байгууламж ингээд барих юм бол 14 хоног олон нийтэд ингээд мэдээл самраагаад энэ аюу нааштай хүлээд байхгүй юу? Гэхдээ тэр процесс маань хэр шудраг яваад байна. Яг бидний энэ процессыг хянаж үзээд бидний юунд дараалаад байна гэдэг тийм үнэлгээ хийх хэрэгтэй юм шиг байна гэж харагдаад байна. Тэгэх юм бол саяны энэ одоо давуу талын туршлагууд дэвш олон улсад ингэ хийгээд байгаа. Тэг жижиг хотод жижигхэн 60,000 хүнтэй хот ч гэсэн тийм процессыг дагуулад яваад байна. 300 усан ч хийж гин те. Сая усан ч тэрэн дүүргүүдээрээ салгадаад хийж гин. Хийгээд байна. Тэгэхээр тэр нь логикийн хувьд ерөөсөө одоо жишээлбэл би энэ газар ажлын байр оцох гэж ийм их хэмжээний орон сууцаар хүмүүсийг хангах гэж. За төлбөрийн чадварны хэсэг нь хэлж болно те. Энэ одоо нөлөөг би одоо энэ хотод авчрах гэж байна гэд ингээд хөрөн олж хэлж хахад чиний над хийх гээд байгаа юм чи надад ингэж нөлөөлөд байна гэд зөрүүлээ зогсох хүн байх хэрэгтэй болчихж байгаа байхгүй. Тэгэхээр тэр нөгөө иргэдийн тэнхим гэдэг юм чинь одоо нөгөө нэг илтгэх биш те хариулах биш эсэргээрээ харилцан ярьдаг нотол сонсдог биш болсон. Сонсоод тэрийг зөвшөөрдөг биш. Тэрийг хүлээцтэй сонсоод зөвхөн нэг хүн буюу нэг хэсэг бүлэг хүмүүсийн их ашиг хамгаалах биш тухайн хот тухайн орчны нийтлэг эрх ашигт нийцсэн тэр хүсэл санал хүсэлт бол илүү одоо оновчтой байх хэрэгтэй. Зүгээр одоо ингээд амьдрал дээр ингээд харж яхад бол ингээд юу гэдэг л дээ яг тэр бол ингээд Монголд ч ингээд энэ тэндүү айлч орны практикт байдаг. Ингээд тэр олон нийтийн дуу хоолойг сонсоход хэсэг бүлэгхэн одоо хүмүүсийн хувийн тэ өөрсдийн сонирхол ашигыг илүү давмгайлсан дуу хоолой хэлсэн юм руу тэрлүүн ингэж илүү хошуураад тэрний асуудлаар шийдчих тийм хандлагууд бас ажиглагддаг тий. Тэгэхээр тэр талаар бол та юу гэж хэлмээр вэ тий. Одоо бүр сая одоо нэг сонгуулийн 6-гийн 2 гээл төрийн нийт юмч гэл ингээл юмрагдаад шүү дээ. Тэр бол би бол энэ бол үнэхээр яг саяны асуудал яг холбоотой. Хүний ажил одоо байгуулах чад тэр бүтэн чи миний амьдралд одоо нөлөөлөх гээд байна. Чиний наад барьж байгаа байшин чи надад ийм асуудалд авчрах гэж байна. Миний 1 м квадратын үнэтэй өмнө одоо ингээд зээл аваад одоо бүр зээлийн систем ороод ирсэн учраас тэр өртөг нэмэдэд дахиад эхэлж байгаа. Тэр 20 жилийн дараа миний байшин үлээ чиний байшингаас унах гээд байна гэдгийг тийм чадваргүй бид нар одоо сууж байгаа байхгүй. Тэр чадамжийг өгөхийн тулд бид нар хүмүүсийг мэдээлжүүлж бэлтгэх ойлгуулах хэрэгтэй болчих. За тийм хийх хэрэгтэй байна да гэд ингээ харж идэл сая нөгөө нэг онлайн энэ ковид чи маш их мэдээлэл өглөө ш надад болоо. Одоо 10 жилийн хүүхдүүдэд ямар мэдээлэл өгж байгааг би харлаа. Нэг ийм хичээл өгдөг юм бэ бүр хот төлтийн онлын зааж байна. Хөө ямар гоё юм бэ. Тэр онлын хичээлийг яг мэрлийнхэнтэй бол би баг тусламар юм байна. Энийг хүүхдэд ямар хэлээр хэлэх вэ? Ардгаар ингээ хүүхд нийгэмшиж одоо дөнгөж гараанд орж байгаа хүүхдэд юу гэж хэлж өгөх вэ? Оюутнууд юу гэж хэлэх вэ гэдэг юм чи хоёр өөр л хэлтэй. Хичээлийг надад бол сайхан байна. Гэтэ хилээ жахан сольж хүүхдэд тааруулахаар хэлж өгмөр юм байна гэсэн бол тэгэхээр тэр мэдлэгтэй хүн гараад ирэх юм бол мэдлэгтэй хүнтэй энэ төр шийдвэр гаргахтаа яаж ялах вэ гэдэг юм болох гээд нь штэ. Тэгэхээр зэрэг одоо нөгөө саяны хэлсэн нөгөө газар ашиглалтын тэр дүрмэн дотор нь одоо тэр сонсгол гэдэг юм зайлшгүй байх хэрэгтэй. Тэр сонсголыг хийх иргэдийн хур дотор нь тэр комиссн гэж байна. За тэр комиссд нь хэн байх вэ? Тэр комиссийн гишүүн өөрөө этикийн хувьд ямар зарчмаар ажиллах хэрэгтэй ингээд бүх юм нээлттэй. Тэр комиссийн үед яригдсан бүх юм нь рекордлогдоод PDF-ээр бүх хотынхаа иргэдтэй имэйлээр нь тараагдчих юм. Тэгэхээр сая бас их чухал юм өндлөө. Хотын иргэд өөрсдөө хотынхаа үйл ажиллагаанд өөрийнхөө амьдрах гэж байгаа өдөр тутам амьсгалдаг, өдөр тутам тэр дундаар зочдог, тэр одоо тэр зүлэг ногооны хажуугаар явдаг, тэр бүх орчин чинь илүү сайхан байхад таны оролцоо маш чухал юм аа гэх. Тэгвэл яаж оролцох юм? Тэр хүнд ямар чадамж хэрэгтэй юм? Тэр чадамжийг бий болгоход яах вэ гэдэг ийм асуулт нэмдэг гарч ирж байна. Тэгэхээр за иргэдийн оролцоо бол маш чухал юм аа.
Ийм учраас эрийг та бүхэн энэ арга хэмжээнд идэвхтэй оролцоорой. Гэт одоо ингээд нэг хэлэх үүрэг. Гэтэл тэр цаад нөгөө оролцуулах гэж байгаа тал болон оролцох гэж байгаа талуудын аль алины чадамж энд авчхул байхгүй юу? Тий. Тэгэхээр би бол энэ дээр аль аль талынхын чадамж нэгдүгээр хэрэгтэй байх гэж байна. Хоёрдугаарт сурагч авах үед нь тий. Өнөөдөр маш одоо гэр бүлтэй хүүхэд бол ихэнх одоо боловсролоо, соёл боловсролоо авж байгаа. Тэр гэр бүлийн нөхцөлд ижээ аавын тий тэр одоо асуудалд оролцож байгаа идэвхтэй байр суурь бол нөлөөтэй. Тийм учраас энийг бол нэг талаас нөгөө талаас сургуулийн орчинд яг өөрөө сая зөв хэллээ шүү дээ. Тэр сургууль зааж байгаа тэр гоё хичээл ном болвол өнөөдөр одоо агуу их математикч болохын тулд тий өнөөдөр чи маш мундаг иргэн байхын тулд зөв хүн байхын төлөө энэ сургалтын үйл ажиллагаа тэгээд зөв дээрээс нь оюунлаг хүн байх. Тэгэхээр тэр зөв гэдгийн цаана бол энэ орчиндоо зөв байх тэр одоо үйлдэл нь зөв байдаг тий тэр одоо дүрм журмаа мэддэг байна гэдэг маань саяын нөгөөд одоо хотын хөгжил хотын соёлд нөлөөлөх юм иргэн болж таарах гэдэг байна тий. Яг гараагийн тавьж одоо бид нар 10 жилийн хүүхдэд 4 аргын тоогийн зааж өгөөд өөрөөр хэлбэл энэ нийгэмшиг процессор одоо том болоод ингээ орох гэж байхад нь энэ дотор болдог одоо нөгөө нийтлэг дүрм байна шүү дээ. Мөнгө тоолвол энэ дүрмээр тоолно, тэрийгээр тоолно гэх чинь ингээд ингээ зааж өгж байгаатай адилхан. Энэ одоо өөрийн чинь алхаж орох гэж байгаа нийгэм дотор чинь бас ийм соёл, ийм онол одоо юу гэдэг чи ийм хүн гэдэг утгаараа маш ийм өөрийг чинь тойрол бохирдол байгаа гэдэг байна. Тэгээд нөлөөлж чи ямар нэг юм нөлөөлөд байгаа хүн. Тэр нөлөөллийг басахын тулд чи өөрөө хэн байх вэ гэдгийг зааж өгөх тийм л юм болчиход байгаа байхгүй. Анхдагч чинь байхгүй. Цаашаа орлоод бакалавр боллоо. Бакалаврын мэргэжлийн ямар нэгэн шатнд ингээ гарч ирэхэд энэ хүн ямар боловсрол юмдэд юуг ойлгож чаддаг чадвартай болсон байх юм. Тэрний цаана юуг хооронд нь ууж холбоод ойлгочдаг тийм чадвартай хүн байх юм. За энэ одоо гаргаад байгаа шийдвэр дүрм журм гэдэг чинь чамд юугаараа нөлөөлөд байдгийг мэддэг болох хөтөл нь одоо нөгөө хотын дотор дүрм гэдэг чинь тэгж нөлөөлж байгаа байхгүй. Одоо жишээлбэл Холливуудын нэг кинонд одоо би сандаг бай. Нэрийн нэг хүүхэд одоо нэг хажуугийнхаа айлынхаа үүдээр очиж байгаа байхгүй. Тэгээд манай ээж таныг одоо шарилжаа хадахгүй болохоор энэ үгнээс болоод манай одоо гудамжны үл хөдлөлтийн өвн одоо бууж ийн гэж хэлсэн гэж хэлж байгаа байхгүй. Тэр ганцаар амьддаг үгэн байгаа байхгүй. Тэр чинь үрээ хүүхэд үрээ ингээд тэр амьдралаар ойлгож штэ. Өөрөөр хэлбэл энэ гудамжны одоо үн цэн нэг айлаас хамаатай гэдэг нь тэр үн чинь юу. Тэгэхээр тэр систем бидэнд одоохондоо байхгүй гэсэн. За магадгүй өнөөдөр нөгөө сонсгол хийх чинь ингээд нөгөө самбар тавихаар зэрэг хүмүүс ингээд эсэргүүцэн гэж сануулна харуулна гэж бодож л ингэж хийж байгаа бах. А бүр болохгүй болохоор зэрэг бүх хүмүүсийн тэр одоо санал асуулга хууц цоцроод хичнээн зөвшөөрсөн бэ гэдэг юмыг аваад ир гэж одоо хэлж байгаа тохиолдол гарч ирж байна. Тэгэхээр тэр нь магадгүй манайхан өөртөө тоохгүй байгаа болохоор иргэд нь өөрөө итгэхгүй ойроо хандж иж магадгүй мэддэг бол нэг бол мэдлэггүй байгаа болохоор одоохондоо ийм процессор явъя гэж магадгүй тэр мэдлэггүй байгаа нь одоо харагдаад байгаа байхгүй. Жишээлбэл одоо гэр хороол бидний гандан дээр төлөвөө хийхэд одоо маш нарийнхан гудамжууд ч хашаанууд байгаа. Гэтэл хоёр айлдаа зөвшөөрлөгдсөн байгаа хөх нөгөө хүн хоёр хажуугийн айлдаа. Нөгөө хажуу айл нь хажуугаа талд нь цонхтой байшин барьсан. Өөрөө одоо бүр жижиг гэрчгсэн байшин барьж хэрэггүй ингээд сууж байгаа. Эзэн байгаад байдаг. Гэтэ тэр байранд байгаа газар дээр байхдаа тэгээд иргээд хойдлаасаа зөвшөөрөл аваад ирэхээр зэрэг манай хөөгцөн ингээд сууж байгаа байхгүй. Тэгэхээр энэ хүн өөрт нь дараа нь ямар боломж гарах вэ? Цаашаа бодохгүй гэсэн үг байхгүй. Тэгэхээр тэр ойлголтыг маш их зөв өгөх хэрэгтэй болчиход байна. Бид нар аюу их ажил хийх хэрэгтэй болчиход байна. Хоорондоо ойлголцох ямар нэг юм хийхдээ энүүгээр залах юм байна. Энэ залагдж байгаа энэ дүрм журам чинь залах гээд байгаа дүрм журмыг чи мөрдүүлэхийн тулд хүмүүс энийг хэр зэрэг ойлгох вэ? Маш энгийн хэлээр ойлгох хэрэгтэй байна. Бидний яриад байгаа нөгөө техникийн мэргэжлийн хэлээр ашиглаад байдаг нөгөө норм чинь хүнд наалцсан юу байх хэвээр юм те. Одоо жишээлбэл ингэж байгаа байхгүй юу? Бид нар энэ хотын код гэж ингэ яриад байгаа. Код нь ер нь яг юу гэсэн юм бэ гэдэг энэ дээр хүртэл маргалж байсан. Тэгэхээр маш олон бидний ингэж гараад байгаа нөгөө одоо 8 нэрийн дэлгүүрийн лиценз, 6 нэрийн ажлын байрны нөгөө нэг одоо нөгөө магнага одоо ямар ч жишээлбэл одоо хяналтгүйгээр би өгнө гэдэг байгаа юм чи хяналттай байх хэвээр. Хаана явах вэ гэдэг хин юу нөлөөлж ийн гэдгийг судлахын тулд тэр байж ах хэвээр. Тэгээд тэр бүх одоо нөгөө нэг одоо өргөдлөө өгөх форматаас өсвөлээ тэр бүх юмнууд чинь өөрөө жижиг дүрмүүд болоод тэр дүрмүүд нь нийлээд отын код болж хувираад тэр дотор нь нөгөө саяны газар ашиглалт дотор болоод чи байшингаа хүртэл барихтаа хажуугийн хаалтаа юу зөвшөөрсөхгүй гэдгийг хүртэл заагаад өгсөн. А барихтаа чи одоо энэ код байна тэр код чинь дахиад байнга шинжлэгдэнэ. Тэгэхэд тийм түүхнийхэн гэрчлэгийн тэр байшин дотор гудамжинд байж байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл тэр одоо нөгөө веранда гэж байна. Тэрний нэг хаалт байна л да. Тэр хаалт тэр зооногийн дүрм хэдэн онд тэр байшин баригдсан. Өөрхий засаагүй. Одоо нэг юм өндөртэй.
дараагийнх нь ороод ирсэн дараагийнх нь хэлбэртэй. Ингээд зөвшөөрсөн хэлбэрээр ингээд байж идэг нэг юм хэлбэртэй явж байгаа байхгүй. Тэр яг нийтдээ санагдаад. Гэхдээ тийм дүрм ингээд сайжраал ингээд яваад тусам тэр дүрмээ тэр амьдралыг зохицуулаад татчих аяанда бүдээр тэрийг ойлгодог бол тэрнээсээ өөрөө мөрдөг үгүйсээ олоод нөлөөгөөсөө суралцаад сургамжаа аваад ингээд аажимд нь суралцдаг ийм л удаан процесс байгаа байхгүй. Тэгэхээр бид нар алга хувь дайтай хүнийг өөрчлөн гэж байхгүйтэй л адилхан энэ хотын амьдралыг өдөрт харах хэмжээ бас яг тийм алгуурхан гэхдээ хин хиндээ суралцахаар ингэж явахгүй бол бид одоо хотын соёл гээд нэг удаагийн лого нэг удаагийн кампанит ажиллаар хийжээч тийм бол бүтэхгүй төр өөрөө тийм лого бариад хичнээн гой зургтай хууцнаас нь ч бүтэхгүй нэг ийм юм болчиход энэ харагдаад байна. Тэгээ зөвхөн яг өөрөө чи яриг сонсож хахад нэг юм бодогдлоо. Одоо ингээд гэр хорол тийм ээ гэр хороол донд ер нь төлөвлөлтгүй шүү дээ. Бидний төлөвлөлтийн асуудал руу яг орох гол юм л да. Тэгэхээр төлөвлөлтгүй баригдсан байгаа тэр гэр хороол дотор одоо 30 хашаа байна гэж бодъё да. Нэг гудамжинд. За тэгээд ээж тэр 30 хашааны 5 хашаатай айл нь бол одоо гайхалтай гоё тохичлттой. Тийм ээ? Гайхалтай гоё. Одоо бүр яг өөрсдийнхөө боломжоор хийцэн. Манай Монголын гэр хорооллын хувьд бол одоо бусад энэ Азийн орнуудын ч юм уу бусад орнуудын нөгөө нэг арай тийм юу одоо альбан бус гэж ярьдаг л да. Тийм хорооллын төлөвшөөрлөлийн бүсүүдийг бодоход бол холимог бүтцтэй орлогын хувьд холимог бүтцтэй учраас их сонирхолтой бас хөгжих боломж бол асар өндөр газар нүүрсдийнх нь учраас тэгээд нөгөө тэр 5 айлын маань одоо хичнээн гоё юмаа цэвэрлээд байлаа гэхэд бусад тэр гудамжинд нөгөө одоо шороо тоос одоо бусад сөрөг юмнууд байгаа шүү дээ тий. Тэгээд нөгөө гоё цэмчээсэн хүүхдүүдэд хөтлөөд явлаа гэж бодъё тийм ээ. Гэтэл тэнд адилхан л одоо тэр уур амьсгалаар тэр юмд л амьсгалж байгаа шүү дээ. Тийм учраас зүгээр би энд юу гэж хэлэх гээд байна ихээр харилцаж бие биенээсээ суралцаач. Өөрөөр л манай монголчуудад одоо бас нэг юу гэдгийг нөгөө сайхан болсон юм а дуурайх нэг сайхан юм юу биш тийшээ авдаг тийм. Тэгэхээр энэ бол бас бүр огт биш байхгүй биш байгаа явж байгаа. Тэгэхээр энэ бол бас яг энэ хотын энэ хөгжил соёлтэй энэ өөрөө өөрсдөө сайн сайхан байлгахад чиглүүлж байгаа нэг хэсэг юм болов гэж л ингэж харагдаад байна л да. Тэгэхээр тэрний цаана бол одоо 5 айл нь 30 айлын 5 айл нь сайхан хашаа байшинтай болсон байхад магадгүй явандаа орчин тойрны айлууд нь сайжирсаар байгаад тэр гудамжны 20 айл нь маш гоё боллоо. Тэгжээд л 10 айлын нөгөө газар чинь өөрөө үн цэнтэй болчихно. Нөгөө үлдсэн юмаа янзлаагүй ч гэсэн үн цэнтэй болоо явчих. Тэгэхээр хот гэдэг бол өөрөө дандаа өөрөө хөгжил, үн цэн, соёлыг дагуулж идэг гэж бас хэлэх гээд байна л да би. Тий, яг надад энэ дээр нэг юм санагдаад байгаа. Одоо манай хотод за дээрээс нь манай одоо төр цаг хотын захиргаа маань өөрсдийнхөө хийж байгаа ажлыг ингэгээд байгаа байхгүй. Нэвтрүүлгээр бид ийм бодлого төвч ингэж хийж гинаа л гэдэг. Гэтэл цаана амьдрал яваа да. Тэр хүмүүс хийгээд энэс ч хамаарахгүйгээр өөрсдөө хөгжүүлээд байгаа хэсэг байна. Тэрийг бүр кампейнт болгохтой. Тэгтээ тийшээгээ чиглэсэн хөтөлбөр байхгүй болохоор өөрсдийнхөө хэрэгжүүлж байгаа бодлогоо яриад байна уу да гэж бодоод байдаг байхгүй. Өөрөөр хэлбэл газрыг нэгэнд бидэнд өмчүүлгээд өгсөн юм бол бид нар өөрөө өөрсдийнхөө хүчээр л одоо олонныхоо хүчээр энэ хот хөгжих байхгүй. Хин нэгэн бүтээн байгуулалт хийж байгаа тэр хийдэг одоо нөгөө бизнес сектор биш. Эргээгээд энэ илбэр газар дээр өөр хөрөнгө оруулж байгаа хүмүүсийн хүчээр явна. Тэр хүмүүс орлого олж байна. Хөрөнгөө хийж байна. Тийшээ чиглэсэн удирдамж очихгүй. За өндөр Улаанбаатарт 3 бүс хуваалцсан гэж ярьдаг. За ингээ алгсан дунд. Гэхдээ тэр нь юугаараа яагаад аа? Үнэхээр би даасан дид үстэй байх ёстой маа гэвэл тэр би даасан системийг байгуулж өгдөг тэр хөшөөргөн тэр хүмүүс дэмжлэг өгөх тэр хүмүүстэй. За тэгтээ тэр дотор дүрэн байх ёстой. Гудамж хашаа яаж зэгцрээд дид үтсээ авах болцоотой юу шийдээ та нар яхан бол бид нар юм дэмжлэгийг та нарт өгч юмна гэд энэ хүмүүсийн саний хэлсэн 30 айлтайг өглөө байдаг гэхэд 30-уулаа дэмжлэг аваад төсөө ингэ хэрэгжүүлчихээ гээл ингээд залаад эхлэх юм бол энэ яваал эхэлнэ гэж би боддог байхгүй. Тэгэхэд хэр тодорхойгүй байна. За тэгмээс дундын бүс дээр бид нар ямар дэд бүтцийг яаж явуулаад за тэгээд бие даасан дэд бүтс нь гэх юм бол тэр нь ямар технологиг бид нар хүлээн зөвшөөрөх юм бэ гэдэг даалгаврыг бид нар өгөхгүй хүмүүст. Өөрөөр хэлбэл энэ бол өнөөдөр одоо нэг байгууллага маш олон элдв төрлийн одоо гадна талын донорудаас элдв төрлийн машин авчирчаад засаж чадахгүй ингээд
том төхөөрөмжөд унжаагаатай адилхан тийм болох гэдэг шүү дээ бид нар ийм олон стандартаар явахгүй. Тэгэхээр зэрэг хот өөрийн гэсэн бие даасан систем яг ийм технологи бид нар энийг л зөвшөөрнө бид нар. Ягаад гэвэл энийг бид нар экологийн зөв тийм гэж технологи гаргаад ирдэг юм бол тэрийг хаал бүсэд зөвшөөрөх гэдэг байна. Тэгээд тэрийг тэр хүмүүсийн хүчээр хийх юмд нь л одоо шугуулдаг. Тэгээд мотивац. Дундын бүстэй яах чинь, голын бүстэй яах чинь бодлогод ойлгомжтой, арга хадамжинд ойлгомжтой. Тэр дотроо хүмүүс хэрхэн хамтарч болох юм бэ гэдэг дүрмийн л өчг. Өөрөөр хэлбэл ингэчвэл бид нар ингэх гээд байна. Харилцсан бай. Түүнээш хин нэгэн өнөөдөр одоо улс төр дээр юу гэж байна. Үүдэнд нь нутгийн тавиад өгөн таашаан сагаад ус авна гэсний өнөөдөр хальтны тийм үзлээ. Facebook-нээс ч тийм сонсогдлоо. Хин байсан бэ мэдэхгүй явсан тийм болсон. Элеминэ гэж байгаа. Яагаад гэвэл хизээч төр хүний үүдэнд тавьж өгөх тэр хэмжээний бид нар тийм болоогүй байна. Чадахчгүй. Тэр тусмаа гэр хороолол өөрөө маш их ингэж тараагдж байрсан учраас дэд бүтцийн зардал өөрөө маш өндөр очиж байгаа байхгүй юу? Тийм учраас энэ дээр бол би энэ их замбраагүй ялж хагаад бас би гайхаад сууж байгаа. Хэцүү байгаа. Яг тэгвэл бид бас үүрэгтэй байхгүй юу? Тэгэхээр бидний үүргийг маш тодорхойлоод өгч. Би яг юун дээр үүрэгтэй байх гэдэг юм те. Яг яах гэдэг юм гэдэг юм ойлгомжтой болгоч. Би үүргээ биелүүлэх бол намайг яах гэдэг юм гэдгийг бас ойлгомжтой болгоод өгч. Тэгвэл бид нар энэ дундаа ярилцсан юм а тийм ээ. Тэгэхгүй байгаа байхгүй юу? Хийж өгнө гэж юусэн ингэ нэг ийм байдалтай ойлгочдаг. Хийгээд өгөх юм болов уу нөгөөтгөө хүлээгээд идэг. Тэгж болохгүй л дээ. Ерөөсөө хүний хүчээр л бид нар хөгжинэ. Тийм болохоор тэр хүчийг мэдрүүлэх гээд. Тэгээд нөгөө янз бүрийн юм тодорхойгүй юм байдлаасаа болоод тодорхойгүй хүн дотор би одоо ингэж одоо би одоо яг яах чи надад нэг юм мэдрэнэ. Зүгээр л бид нар жижигчээд байгаа байхгүй. Нэгдүгт мэдлэг алга байна. Хот дотор ямар процесс явдгийг мэдэхгүй байна. За барилгын жишээ одоо нэг хашаанда байшин байхаа би хинээс зөвшөөрлөх юм аа мэдэхгүй байна. Том 3 4-лээ 5-лаа нийлээд явчих гэхээр зэрэг хин хамгийн дөрөнд өргөлөө гарахаа мэдэхгүй байна. Ингээ хин нэгэн хүнээс би асуух болчоод тэр асуултандаа би жижигчээд байгаа байхгүй. Яг нэг нэг бол би мэдлэггүй байгаа байхгүй. Тийм. Тэгэхээр тэр жижигрээд байгаа тэр хүмүүс чинь оч асуухаас нэрлэж байна. Та тэр нэг ярьж байгаа санаж нөгөө Төв аймаг дээр бид нар нөгөө нэг оршин суугчдын бүлгийг байгуулна. Одоо эдгээр маань ингээд баг нийлээд яах юм бол одоо зүгээр энгийн жижиг засварын ажил хийчих тийм тодгийн барилгын зөвшөөрлийг олгуулчих юмсан төвлийн төсөлдөө оролцоод энэ төслийн хөрөнгө бараг нутагтаа үлдэх гэдэг бараг тэр годомжинд үлдэх гэдэг ингэж ярьжсэн да. Тэрний цаан чинь бид нар яхахта нэг уулзалт хийчихэд энэ хүмүүсийг ядаж ингээд нэг бүр маш сайхан юм тогтчлттой юм руу өөрийнх нь орон сууснаас илүү юм тогтчлттой өрөөрөө орохдоо бэрвэлгүй ороод юм асуучих хэмжээний нүдийн тайлбар хэрэгтэй мэн гэдэг бид ярьдаг байсан шүү дээ. Нэг хүн ингээд огт хийж үзээгүй юм хийхин тулд нэг алах гэж нэг юм болдог доо. Тэгэхээр зэрэг манай энэ залуучууд гэсэн тийм байдал хурж ижил байгаа байхгүй юу? Өөрөөр хэлбэл хөдөөнөөс орж иж байгаа залуучууд маань юм болгоны хаалга болгоны цэмцгэр болгоноос ингээд бэрвэн тийм ээ юмч бидний хаана байж байгааг ойлгомжтой шүү дээ. Гудамж маань ямар байна? Тэр юмнаас бэрвэн. Тэгээ тэрнтэй яаж хацхаас гэсүүлээд юм болж эхэлнэ. Тэр юмыг бүгдийг хаглах юмыг нь бид маш энгийн бэлдэж өгөхгүй юм бол бидний цэрвэлтүүд байсаар л ах байхгүй. Тэр тусмаа тэгээ холтно. Тэр цэвэрлээс юм бол хоорондоо хэл хүүг нь холдно, юм асуух асаа ичнэ, тэгээ жижигэрнэ. За наадхыг чинь сонссон чи яг ийм үг хэлчмээр санагдлаа. Өнөөдөр тухайн хот суурин газар амьдарч байгаа иргэд өөрсөндөө үйлчлүүлэхийн тулд төрийн байгууллага бий болдог. Өөрөөр тэр орон нутгийн захиргаа, орон нутад ажиллаж байгаа тэр одоо хүмүүс бол тэр тухайн суурин газартаа, тухайн нутаг дэвсгэртээ ажиллаж амьдарч байгаа хүнд төрийн үйлчлэгээ хүргэх гэж асуудлыг зохицуулах гэж байж байгаа хүмүүс аахгүй юу? Гэтэл одоо яаж юм хэр нөгөө талаасаа эсрэг хүмүүс нь тэрнээсээ нөгөө юм хэлэхээр буруутдаг. Асуусан юмыг загнаад хариулдаггүй ч гэдэг юм уу тийм ээлдэг биш харьцаа. Энэ бол би аюу тум хотын соёл гэж харж байгаа байхгүй юу? Өөрөлд та бол дарга биш ээ. Та бол дарга биш. Хүмүүсийг даргалдаг даргач биш. Гэхдээ та стандартыг хэрэгжүүлэх хүн мөн үгүй мөн. Тэрийг одоо бусдад түгээж ойлгуулах, тэрийг зохион байгуулах хүмүүс нь бол мөн те одоо удирдлагад байгаа улсууд нь. Гэхдээ нөгөө талаасаа иргэндээ үйлчлдэг хүмүүс байхгүй юу? Иргэндээ. Нэг тэр. Нөгөө талаас нь иргэд тэр хүмүүсээс үйлчлэгээ аавна гэд чи тех ёстой гэдэг биш. Өөрөө идэвхтэй оролцогч, өөрөө идэвхтэй тэр хотын хөгжилд хувь нэмрээ оруулагч байх хэвээр. Хувь нэмрээ оруулна гэдэг нь өөрөө чингэлтэд амьдардаг мөртлөө зайсанд байгаа хог түүгээд ах шаардлагагүй. Би бол тэгж боддгийн. Тэгэл тэрийгэ зурагт мурагтаар гаргаал ингээл янз бүрийн рекламад. Үгүй яг чингэлтэд тэр яг байгаа тэр гудамжиндаа юм хийлдэ. Тэ? Үгүй тэр л одоо хувь нэмэр байхгүй юу? Тэ? Тэгэл ерөөсөө тийм одоо яг ийм байдлаар ингээд харилцсан ингээд хамтраад ажилдаг тэр
гол цэгээ ойртох хэрэгтэй байна. Тэр ойртох бол одоо өнөөдрийн юу гэдгийг хотын тэр жинхэнэ соёл дүрм гэдэг юмд нэлээд одоо ойртуулах цаг хугацааны хэмжүүр болчих юм болов уу гэж ингэж хараад байгаа байхгүй юу. За түрүүн бас хэллээ ингээд дэлгүүр гэлтэхэд ингээд замын дагуу байгаа байршил болгон дээр л хүмүүс болсон болоогүй дэлгүүрүүд нэгэд идэг. Тэрэнд нь зөвшөөрөл олгоол идэг. Яг тэ хүмүүсийн амжиргаа сайжирна гэж боддог баг л та. Гэтэл тэнд асар олон архины дэлгүүр нэгдчихвэл яах юм? Одоо 8 нэрийн дэлгүүр хаасаагүй байна. Бид нар судалсан байхгүй юу? Тэгэхээр энэний цаана нөгөө community mapping гэдэг юм байгаа. Тухайн миний нутаг дэвсгэр дээр ямар үйлчлэгээ надад хамгийн их ойрхон байх хэвтэй. Надад эмнэлгийн үйлчлэгээ байна уу? Эмийн сан байна уу? Тэ цагтаа тэ одоо тэгээд дэлгүүр тэгээл одоо ахын үйлчлэгээ нь одоо цаг мага засуулчдаг байлдаг тэ гуталматлаа засуулчдаг. Энэ бүх юм миний орчин байна уу гэдгийг иргэд хамтраад тэр одоо энэ олон одоо энэ намар ингээд бас нэг сүрхий сонгуул явагдсан шүү дээ бас орнууд. Тэр тэгэхэд л энэ бас жоохон энэ хүндэх ёстой болов гэж бодож байна. Тэгэхээр яг тэрийг ингээд тэр одоо уулын орой дээрээс харж байгаа юм шиг хараал нутаг дэвсгэр дээр хараал бид нар чи одоо ганц ч эмийн сан байхгүй. Эмийн сангаа авахын тулд бид нар 5 автобусны бодолд амжиж очиж штэ тий. А гэтэл бидний хажууд архины дэлгүүр 4 байна. Тэгэхээр ч одоо хүүхдүүд чинь одоо тэр хүмүүсийн агаа нарын аваад угаад байгаа юмыг тий гоё юм байна гэж бодох нь зөв ш. Тэгэхээр энэ өөрөө соёл байхгүй юу? Тийм учраас бид нар соёл гэд нэг сүрхий том юм яриад байгаа юмгүй. Ерөөсөө хамгийн энгийн амьдралын зөв хэмнэл, зөв хөвшил, зөв одоо тий төлөвлөлт имийг л бид нэр харах хэрэгтэй юм аа. Тэгэхээр мэрэгжлийн хүмүүс энэ талаас одоо ер нь юу хийх вэ одоо яг таны хэлж байгаа шиг одоо яг сая бол бид нар Америк дээр ингээд архины дэлгүүрийн хажууд гараад байгаа гин хэргийн давтамжаас хамааруулаад энэ хоёр ч хоорондоо шууд хамаатай юм байна гэд ингээд контролж ихсэн гэж хэлсэн шүү дээ. Тэрнтэй адилхан бид Улаанбаатар хотыг иргэд ер нь ямар хэв маягтай ямар шийдэл гаргаад ямар үйлдэл хийгээд юу болоод ин гэдгийг одоохондоо хоорондын хамаарлыг юусэн гаргасан судалгаа авахгүй гэсэн үг байхгүй. Тэгэхээр бид өөрсдөө мэдмээр байна гэсэн үг. Тэгэхээр энэ талаас би цэцэрлэгээ хэмээр байна гэсэн үг. Тэгээд ирэх юм бол бид нар гэдгийг танилаад эхэлнэ. Өөрөөлөө сонгон хайрхан дөрөв баян зүрхээс юугаар ялгараад байгаа. Сүхбаатар дөрөв юугаар ялгараад байгаа. Сүхбаатар дөрөвт байгаа орон сууц, Баянгол дөрөвт байгаа орон сууцны хороолууд юугаар ялгараад байгаа. Тэнд байгаа орон суугч юугаараа өөрийн бид өөрсдөө мэдэх хэрэгтэй байгаа байхгүй. А тэндээс нөлөөллийг бууруулах арга хэмжээнүүд гарч ирнэ гэсэн үг шүү дээ. Муу нөлөөлөл байгаад байгаа бол давтамж нь өндөр байгаад байгаа бол муу нөлөөлийн давтамж гарч байгаа гаралтын асуудал ороод ирж байгаа бол энэ өөр асуудал болно. Тэгээ бид нар тэнд дахтаа би нөгөө одоо сурч байгаа сургууль маань нөгөө диплом тезис бичихгүй гэдэг хоёр шийдэлтэй. Тэгээ би бичиж гэж бодоод тэр нь юутай хамааруулах гэж би бодож олгосон хэзээ ерөөсөө гэр хороол одоо дунд сургуулийн байршил нь дунд сургуулийн хүүхдийн авцаамын нэг юунд өртөж байгаа өртөлт хоёрын хооронд нь одоо осолд өртөж байгаа хоёрын хоорондын хамаарлыг ойлгоод тэгээ энэ хоорондын нөгөө манайх ч нөгөө маш гоё нормтой ш дууг нь 500-700 м гээд гараад ирсэн. Гэхдээ гэр хороол бага нэгтэлтэй орон сууц өндөр нэгтэлтэй байдаг учраас тэр 700 арай холдоод байгаа юм санагдаад энэ хоёрын хамаарлыг ойлгосон надад би тийм хий гэж бодроо утахгүй. А тэгээд нөгөө гэмт хэргийн гаралтын мэдээллийг одоо яг байлзуу дээр нь олоод очихсан та үзсэн чинь надад олдог байхгүй мэдээлэл. Үнэхээр хүнд байсан. За тэгэхээр зэрэг бид нар ерөөсөө энэ нэг харилцан хамаарлын судалгаа хийхдэггүй тэрний мэдээллийг бид цуглуулдаг юм байна. За орон зайн мэдээллүүд бол одоо бүх энэ салбар болгоны гараад байгаа энэ шийдвэрүүд тэгээд гарсан шийдвэрийн эргээгээ тэрний нөлөөлөл нь хаана юу болоод ингэдийг одоо эргээгээд судалдаггүй болтарч байна. Тэгэхээр болдгоо байна гэд би буцаад одоо нөгөө багаараа нөгөө тезис юм биш тэр диплом руу одоо бүгд ангиар орсон болтарсан байхгүй. За тэгээд бодохдоо бидэнд бол институт маань бидрийг өөргөө судалдаг хүмүүс хэрэгтэй байна. Тэр судалгаагаа хийдэг болъё. Тэрнлөө одоо шийдвэр зөв гаргаад өөрсдөө чинь шийдвэр ямар нөлөөтэй байгаа гэдгийг мэдхийн тулд одоо энэ төр маань энэ дээр институтуудээ одоо судалгааны хүрээлэнгүүдээ дэмжих хэрэгтэй байна гэж хэлдэг нэг байхгүй. Аливаа нэгэн төлөвлөлт бол дандаа өөрөө судалгаан дээр явагддаг. Тэгээд судалгаа маань судалгаагүй төлөвлөлт гэж ерөөсөө байдаггүй тийм ээ. Тэгэхээр судалгаан дээр олон талт судалгаан дээр суурьж төлөвлөлт явагдана. Төлөвлөлт өөрөө харин бодит байх хэрэгтэй. Яг хүмүүсийн хэрэгцээ бодит нөхцөл илүү нийцсэн байна. А тэгээд тэр төлөвлөлт сая хэрэгжинэ тийм үү. А хэрвээ судалгаагүй төлөвлөлт бол хэрэгжихгүй нэг. Хоёрдугаар судалгаатай мөртлөө төлөвлөлт нь бодит бишвэл бас хэрэгжихгүй тийм ээ. А бодит биш гэдгийн цаана бий үлээд энэ гэвэл нөгөө олон талт
оролцогчдын сонирхлыг яг нийцүүлсэн тэгээ бодлоготойгоо уйсан ийм төлөвлөлт бас тэнд харж явах хэрэгтэй гэж харагдаад байна л да. Тэгэхээр ер нь бол энэ би боддоо одоо ингээд энэ манай хөгжлийн одоо гол барьж байгаа зүйл юу вэ гэхтэй зэрэг одоо бид хөгжлийн үзүүлэлтүүд байх хэрэгтэй бид нар. Ялангуяа urban indicator тий. Тэгэхээр хотын хөгжлийн үзүүлэлт бол одоо 2000 онд ямар төвшөнд байсан юм? 10 онд ямар төвшөнд байсан? Одоо бид нар ч нэг 10 жилээр нэг хүн амын орон сууцны судалгаа хийдэг ч тэрнтэй адилхан одоо 20 онд ямар байгаа? Магадгүй ингээд бид нар юм ярьсаар байгаад 2000 оныхоо төвшөнд байгаа юм биш байгаа. Зүгээр л хүн жорлонгоор ярихад л энэ бол одоо миний насан турш нялх байхтаа л харсан юм одоо хүртэл байж л шүү дээ. 100 жилийн хүрээний зэрэг хадаа байж л. Тэгэхээр одоо биднэрт энэ нэг хөгжлийн индикатор гэдэг юмыг бид нэр тавьж өгөхгүй тэрүүгээрээ бид нэр үйл ажиллагаагаа хэмжихгүй юм бол амжилтыг хэмждэг юм бол ерөөсөө хэмжигдэхүүн нь бол одоо үзүүлэлтүүд тийм одоо гол индикатор гэдэг. Тэгэхээр энэ орон сууц болон хот төлөвлөлтийн индикатор, хот байгуулалтын индикатор гэдэг бид нэг 90-ад оны дундуур байсан оролцож исэн байхгүй юу нүүбийн арга хэмжээнд тэнд оролцоод тэгээ явж хахад бүх дата цуглуулахад маш хэцүү байсан. Ер нь бол хотын үйл ажиллагаа гэдэг бол зөвхөн одоо энэ мэрэгжлийн хот төлөвлөгч одоо архитектор те инженерүүдийн ажил бол биш юм аа. Энэ бол цагдаа нийгмийн эрүүл мэнд боловсрол за байгаль орчин за одоо тэгээд бүх салбар бүх дэд бүтцийн салбарууд ордог учраас энэ бүх салбаруудын одоо энэ үйл ажиллагааг нэгтгэсэн ийм бас юм сайхан судалгааны тим одоо байгууллага байдаг бол их сайхан байна нэг. Одоо байдгүй бол энэ чиглэлээр туссан судалгаа хийдэг ийм бас ийм мэржлийн багууд ажиллаа. Тэр судалгааг нь яг төр засаг нь хүлээж аваад тэрэн дээрээ суурилж тэр одоо хоолын төлөвлөгөөнүүдээ хийдэг. Одоо би ингээл харж байхад ингээл манайхан та одоо улс төрчид бол ялангуяа ингээд нэг одоо хүн болгоно нэг minor expert гэж ярьдаг шүү дээ. Одоо жижиг хэмжээний ямар нэг юм мэддэг учраас тэрүүгээрээ ингээд өөрөө эксперт гэдээ бодсон. Ялангуяа бол энэ одоо их мэдлэлд очсон хүмүүс олонд чих харагдах юм, дуу хоолойгоо чих хүргэх юм. Тэр хүмүүсийн ярьж байгаа юм нь бол одоо ингээд тэр тухайн чиглэлээр айгүй их юм яриад байгаа байхгүй юу. Гэтэл тэр нь бол нэлээд олон жилийн өмнө яригдаад туршигдаад хийгдээд дараагийн залхамж үеийн гарах юм болцсон юм дээр буцаж нөгөө юм чинь хөндөж ярьж байгаа нь үнэхээр харамсалтай байдаг. Тэгэхээр яах вэ гэхээр энэ бидний хөгжилд нэг чөдөр болж байгаа нэг зүйл юу гэхээр бид нэ залхамж халаа байдгүй. Залхамж үе байдгүй. Тийм санах ой байдгүй тий. Санах ойгоо дээрээ тулгуурж дараагийн хөгжлөө хийхжээч бид нар хэмж хүзүүлэлт ярих гэдэг шүү дээ би тий. Тэгэхээр яг ийм одоо хэмж хүзүүлэлтийн асуудлыг бас хөндөх тэрийг бас хөндөж байгаад би их баярлалаа. Энэ бол бас миний аягүй бодож явдаг хийх гээд бас оролдоод тэрүүхэн дэн дээр нухаа явж идэл зүйлэлтэй тий. Яг тэр индикаторын тухайд бол би бүр одоо яг манай нөгөө сургуулийн ангийн нөгөө их сургууль юм одоо манай төгсөж байгаа төгсөлт маань нэг хотын тэгээ яг ийм асуудлуудад нь 5 сэдв болоод 5 группээр гарч байгаа байхгүй юу. За тэгээ тэр нэг группийн ажил бол яг энэ тэр хотын хөгжлийн индикатор, sustainable индикатор одоо доктортой хөгжлийн индикаторыг боловсруулах тийм ажилласан байхгүй. За өмнө ч гэсэн бид нар Healthy City program гэж ингээд нөгөө дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас яагаад явдаг Healthy City indicators гэж явдаг тий. Тэр индикаторуудыг ингээд бас бодоод явж итл 12 онд хаа 13 оны үед юу яасан юм шиг байна. Хот өөрөө эрүүл аюулгүй байдлын индекс гэж гаргасан. Тэр айгүй дөнгөж одоо хөвшөө тэр андаа аягүй таалагдсан байхгүй. Тэгэхээр тэрийг улам сайжруулах гараа нэгэлцсэн гэдэг чинь сайжруулах боломж олдлоо гэж дотроо бодож тэр биерийг харж ирсэн л да. Гэхдээ тэр судалгааны тэр индикаторын суур мэдээлэл нь орж иж байгаа хэсэг нь бас л нөгөө хэсэг алхачаас орж иж байсан байхгүй. За тэгэхээр зэрэг манайх нэг шийдвэр гаргахдаа эргээгээ тэрийг хэрэгжүүлэх бүтэн циклээ ингэж боддгоо хин хийх үү тэрнийг яаж чадварчлах уу гэдэг юм аягүй сул хаягдж байгаа юм шиг надад санагдсан. Ягаад гэвэл нөгөө индикаторыг чинь бидэд тодох гээд нөгөө нэг ерөнхийлөгөөн дээр бид нар оруулж ирэх гээд индикаторыг үнэлээд ингээ оруулж ирсэн натаа ингээ судлаад үзтэл нөгөө хэсгийн ахлагч маань яаж авахаа мэдэхгүй. Тэгээд өгөөл одоо энэ цаана яг ямар дата яаж авах уу гэдгийг мэдэхгүй ингээд жахан бодолж исэн тохиол. Тэгэхээр тэрний чанарын асуудлыг дараа нь ярихаас хойш одоо яг ямар ч хэсэн гараар эхэлж харж исэн. Гэтэ одоо тэр маань зогсоод тэгээ нөгөө ажралтай хотын индекс болоод
Гэхдээ тэрийг тэрэн тохируулж хэрэглэх хэрэгтэй байтал нэг эрүүл аюулгүй байдлын индексээр нэг явж ирсэн тохиолдол байдаг. За ухралтын нэг шинж нь болохоор зэрэг 2005 он хүртэл Улаанбаатар хот 1 өрөөдөө 2 өрөөдөө гэдгийг тоолж исэн байна. Тэрний ард цааталтын квадрат явж исэн баг гэж би найддаг. Тэгэхээр зэрэг тэр одоо жилүүдэд юу гэсэн үг гэхээр зэрэг одоо 2000 онд тэдэн 1 өрөөдөө байт тэдэн ширхэг 2 өрөөдөө тэдэн ширхэг гэд ингээд тоолж ижилдээ өөрөөр хэлбэл бид нар орон сууцны фондыг яг нэг өрхийн одоо юугаар нь тоолж исэн гэж хэлдэг байхгүй. Гэтэл одоо болохоор зэрэг метр квадратаар өөрөөр бөөндөг тэдэн метр квадрат сууц ашиглалтанд оруулаа. Цаана нь фонд яаж үүсчих гэдэг байхгүй болчих. Өөрөөр хэлбэл бид нар дороод төлсөн мэн гэсэн. Хэдэн өрх амрагдаж байна. Хэдэн хүн амьдрах орчноо сайжруулж байна. Нэг өрөөнд давхарцсан өрхөд байна гэдгийг бид нар мэдээд нөгөө нэг одоо зах зээлийн мэдрэх хэрэгтэй болчиход байна шүү дээ. Үнэхээр хэрэгцээ хаана байгаа юм бэ гэдэг мэдрэх тийм байхгүй болчихсон шүү дээ. Тийм юм одоо дороод төлсөн мэн гэж харж байгаа хаа. 2005 он хүртэл хийсэн тэр нэг тийм судал харж байгаа байсан юм бид нар байхгүй болгочих гэж харагдаж байгаа. За тэгээд дараа нөгөө нэг институцийн хөдөлгөөн зурагчлалын хүрээлэн маань эзэмшлэгийн зурагчлалын хүрээлэн гэж нэлээсийг авч одоо бол ажийн хүрээлэн гэдэг энэ жилээс статус авсан байлээ. Тэгэхээр тэдэртэй бол би одоо баг одоо талхаж байгаа тэрэндээ бас бүгдэнд намжилт хүсье гэж бодож байгаа. За барилга хотолтын яам болоход институт байгуулна гэж ярьж байгаа. Тэгэхээр тэр институцийн байгууллагыг одоо яг нөгөө хот байгуулалтын үйл ажиллагааг хувийн секторт өгсөн байна. Тэгэхээр яг энэ чиглэл рүү мэрэгчлэнгүүд бэлдээд эхэлсэн. Хувийн секторын энэ бодлогын бичиг баримт одоо хөгжлийн төлөвлөгөөнд боловсруулах гэдэг оруулсан байгаа бол тэрийг буцаагаад тэр институтээр хумих гэж оролдож байгаа бол энэ маш хэцүү болно. Тэгэхээр зэрэг энэ одоо ерөнхий төлөвлөгөө энэ хөгжлийн энэ төлөвлөгийн төлөвлөлтөд хийгдэт байгаа бол аль чиглэлийн ажлуудын одоо төр өөрөө одоо өөрийнх институцээр байх гэж байгаа. Алийг одоо хувийн институтээр гаргахын, алийг одоо хувийн тийм хэрэгслийн тусгай шүүлэр хийх гэдэг юм бэ гэдэг ялгааг ярихгүйгээр яхах юм бол бид нар одоо энэ чиглэлээр орж иж байгаа хүмүүсээ ажлын фронтоор хийх хал хэлэх юм бол энэ чиглэлийн хүмүүс гарахгүй болох гэж байна гэсэн. Дөнгөж одоо ийм хүмүүс ерөөсөй байхгүй болчиход дөнгөж гарч ирж байгаа нөгөө хүмүүсээ бид дахиад одоо ажлын байраар бомдол гэх юм бол асуудал үүсгэл юм байна гэж нэг ийм шинжтэй харагдаад эхлэв даа. Тийм байна. Алхмууд ингэ яваад байдаг. Бид өөр хоошоо ухрах юм болоод байдаг нэг тийм юм харагдаад байгаа. Зөв. Тэгэхээр юу яаж юм л да одоо би судалгааны асуудал ярих айгу дуртай. Тэгээд ер нь судалгаа нөхнөдөө тэгж байна. Сая би нөгөө таны сүүлийн хэлсэн юм хэлчихсэн. Нөгөө нэг залгамж халаа байхгүй гэх. Тэрэн дээр бодож ирсэн нэг юм хэл гэсэн. Яг энэ залгамж халаа байхгүйгээсээ болоод үе үед гарч ирж байгаа дөрвөн журмууд хоорондоо уйлдахгүй байна гэж харагдаж байгаа. За яасан бэ гэхээр зэрэг сая би нөгөө ногоон байгууламжийн Улаанбаатар хотын цэцэрлэгтэй мас төлгөө хийчихэд тэгээд тэрийг нөгөө нэг хотөлтын норм дээр ногоон байгууламжийн англи гэж байгаа. За хот байгууламжийн тухай хуулийн дээр англи гэж ороод ирж байгаа. Ганцхан ногоон байгууламж гэдэг үгтэй ороод ирсэн. Норм дотор болохоор нөгөө ногоон байгууламжийг хэдэд англи гэтчихсэн. За тэгэнгүүтээ нөгөө тэр чинь одоо хэлбэрт л хуваагдаж байгаа шүү дээ. Бидний орон зай чинь хүмүүст зориулсан, байгууллагад зориулсан хэлбэр газрууд хуваагдчихад цаана нь нэг тийм зориултаа газрууд үлдчихэж байгаа. Тэрийг катастроф бүртгэл явагдахгүй байгаа юм байна. Өөрөөр хэлбэл захирамжлаж гарсан юмыг л бүртгэдэг, бусдыг бүртгэдэггүй юм байна. За тэгээд тэр асуудал болчихж байна. За тэр дотор бид нар өөрөөр хэлбэл нийтийн өмчийг ерөөсөө ямар нэгэн хяналтгүйгээр бид нар одоо процесс одоо эхэлсэн өгөл голгоод тэрийн жишээ би одоо яармал гэж хэлж байна. За тэрийн жишээ номинд өгсөн тэр river garden park гэж хэлж байна те. Голын хөндөгөр одоо яваад байгаа тэр процесс чинь энэ дотор ороод ирчихжээ гэж. За энд нэг тийм гогцоо гарцсан юм байна. За дараагийн нэг том гогцоо нь болохоор өндөр барилгын норм гарч ирээд өндөр орон сууц ингээ гараад ирэх юм бол 16 давхар тэнд байгаа орон сууцны юнит болгонд одоо юу гэдэг орон сууц болгонд одоо хаалга болгонд зориулаад тэрний 100 айлах юм бол 25% гадаана тэг тэрний үлдсэн одоо 75% одоо гаражтай зогсоолтой байх хэвээр 20% гадаана үлдсэн хувь нь доороо байж болно гэдэг ингээд өндөр хэмжээний норм багхгүй. Гэтэл хотолтынхаа норм дотор болохоор нөгөө хүүхдийн тоглоом нөгөө зөөлөн ланчат буюу нөгөө ногооц хөрсөөрөө байх хэвээр талбай тэгээд тэр дотор явж байгаа тогтчлын хэсгүүд чинь бүгдөө ногоон байгууламж гэдээ болчихж. Тэгээд ирэхээс нэг нөгөө өндөр одоо өөрийнхөө хэлбэр газар дээр одоо 400 м квадрат одоо 1000 м квадратаар барьж байгаа байшингаа айлхоор л орон сууцаар ашгаа өсгөхөд явж байгаа. Тэгээд ирэнгүүт чинь нөгөө суусныхаа тоогоор талбай бүгд зогсоол болоод хориод байгаа чинь тэнд байгаа байхгүй. Тийм байна. Гэтэл тэрний чинь нюанс нь тэнд ороод ирсэн. Ажлын байран дээр төрийн албаагч маань ажиллахын мөрдөгөлн хангацсан л байгаа юм чинь явуулж байна. Ямар ч буруу байхгүй. Тэгэхээр энэ нөгөө нэг баримтчдын хоорондоо уйлдаг бид алдсан юм гэсэн үг. Машин ягаад тийм их болох гэж юм ихээр нөгөө нийтийн тээвэр байхгүй сайн хөгжөөг учраас тий болгон өөрийнхөө комфортыг бодоод машин аваад нэг айл 2 3 машинтай болчиход байна. Гэтэл нөгөөдхөө байрлуулахын тулд
талбай хэрэгтэй. Тэр олон машинтай хүнийг нөгөө байрандаа дуудаж оруулахын тулд гадна талд нь талбай, хүүхдийн тоглоомын талбайгаас илүү машины зогсоол хэрэгцсэн. Тий. Одоо тэгэл энэ бол дахиад яг нөгөө бие бинийгээ хоорондоо гинжин холбоотой болчихж байгаа тэр. Тэгэхээр тэр бичиг баримтуудын боловсруулж исэн үеийн ингээд улбаалаад ингээд явж исэн бол тэр улбаалтыг болохоор одоо сая би хэсэг нэг миний байжсэн хот дээр тэр газар ашиглалтын үүргийн мөрслийн дүргийн ярьдаг комисс байдаг. За тэр комиссд засаг дарга томилдог бол тарч байгаа байхгүй одоо манайхаар бол. За тэр комисс болохоор тэр иргэдийн канцлаас биш гаднаас томилж байгаа. Өөрөөр хэл иргэдийг төлөөлж ажилладаг хүмүүс төр бүрийн хүмүүсээс. Тэгэнгүүтээ тэр дотор байгаа гишүүдийн 40% нь л солигдно одоо нэг 30% нь үлдэнэ. Үлдсэн талын дандаа сэлгэж идэг. Өөрөөр хэлбэл нөгөө санамж авч явж штэ. Тийм процесс болж байгаа. Тэндээ оролцсноороо нөгөө оролцож гараад байгаа хүмүүс чинь бас өөрсдөө суралцаад гараад байгаа штэ тий. Тийм процессыг бид энд даваагүй гэсээ болоод өнөөдөр одоо шууд пас гэл нөгөө мэв систем ордорлээ. Нөгөө хожуу авлаа гэж би хамсаж байгаа байхгүй. Яагаад гэвэл тэн дотор чинь телевизийн үеэс төлөвлөлт хийж исэн бид нар. Ямар бодлого зарим зарчим байж исэн төр ямар нүртэй ажилтдаг. Тэр дотроос одоо ингээд залуусаад ингээд явж явах хэвээр тэр соёл өөрөөр төрийн байгууллагуудын соёлгүй болсон байхгүй. Байгууллагын соёл байхгүй болсон гэсэн үг л дээ. Хувийн аж ахуйн нэгжийн байгууллагууд одоо ингээд яг өөрөөсөө төлөвшгөө л ингээд явж ил байна. Гэтэл тогтцсон байгаа тэр өчнөн жил ажилласан төрийн соёлыг ингээд байх болгочих жишээтэй болоод ирж байна энэ чинь. Тэрний юу гэхээр зэрэг нөгөө босруулж гарч байгаа баримтчгүй дээрээ бодлогоод ингээд уяагаад татаад ингээд сайжруулж явж исэн процесс чинь тас тогтоод явчихж байгаа байхгүй. Тэрэнд хамгийн том нөлөө орж байгаа саяны энэ өөрөөр хэлбэл бид Улаанбаатар хотыг яг ийм болгож байгаа нь саяны энэс болж байгаа байхгүй гэж одоо би одоо нөгөө асуудлынх нь үндсэн тэнд байна уу гэж харж байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг энэ ийм том үр дагавартай болоод байна. За нэг талаас бид нэр гой төлөвлөлт хийж болно тийм одоо маш сайхан одоо яг ингээл мэргэжлийн хүмүүс суугаад иргэдийн оролцооч оруулаад тийм ээ одоо бид нэр зонинг те одоо зонинго системээр үйлдвэрлэлийн хэсэг энэ суурьшлийн бүс болгоно өөрийн таталцах те орон зайнуудтай нэг нийгмийн дэвтгэлтэйгээ ингээд тэр яг тэр орчинд амьдарч байгаа хүн тэндэл айгу ад жаргалтай амьдрна ийшээ тийшээ яваад ах шаардлагагүй те тэнд бүх анхдагч бүх хэрэгцээ байж идэг мэдээж тэгээ дараа нь аялал зугаалга энэ тэрийг л хайжуулчихсан бүс ноон бус гэл ингээл хугаа явчих те тэгэхээр яг тийм гоё төлөвлөлт бит хийлээ за хэрэгжүүлэхээр явлаа тийм гэтэл хэрэгжүүлнэ гэдэг чинь өөрөө хүний тэр хэрэгжүүлэх тэр одоо бэлтгэгдсэн боловсон хүчин байна уу нэг хоёрдугаар тэнд одоо за хөрөнгө мөнгөний асуудлыг бол яг бас мэдээж асуудал тэр шийдлээ гэж бодъё тий. Гэтэл би зүгээр миний хэлэх гээд байгаа юм хэрэгжүүлэх механизмыг дандаа цуг бодолцохгүй бол гой төлөвлөгөө биелэхгүй байгаагийн учир шалтгаан бол ерөөсөө нэгдүгээр бид нэр тэрэн зориулагдсан зөв менежмент тэрэн чиглэгдсэн эрх зүйн орчин тэрийг одоо хийгсэн тэр нөгөө багийн ажиллагаа олон талын одоо саппортууд тий дэмжлэгүүд тэрийг л жоохон дутуу хийгээд байгаа юм шиг санагддгийг. Тэгэхээр энэ дээр бол бас анхаарах ёстой юм шүү гэдгийг л хэлчихэл бодлоо л доо тий. Тэгээд цантай саналаг нэг яагаад гэвэл одоо тэр усад одоо юу гэдэг юм би Америк айгүй тийм мундаг ус гэж би бас дотроо байхгүй. Ягаад гэвэл нөгөө шийдвэрсэн шийдлээсээ болоод өөртөнд асуудал үүсгээл тэр асуудлаа шийдэхэл ингээл үзэж байгаа. Гэхдээ маш том одоо туршлагатай тийм ус байхгүй юу. Гэхдээ тэр манай хөрш айлын нэг хүн надад хэлжсэн байхгүй. Танаа ус бол маш олон жилийн одоо хэдэн мянган жилийн төвхтэй. Бид бол дөнгөж ингэж шинэ үндэстэн. Тийм учраас бид нар одоо тэр мэдээллийг хадгалахын төлөө ингэж явдаг гэж байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг нөгөө 23 онд тэр шүүх юу шийдэжсэн. Тэр яг одоо ч гэсэн зарчим нь яг аваад явж байгаа нөхөө. Тэр шийдсэн шийдэл энэ зарчим аваад явж штэ. Тэгэхээр тэр тийм memory тэнцээ үлдээд ийн гэсэн үг. Гэтэл биднэрт одоо 100 жилээ тасдсан нэг юм сонин юм яваад штэ. Бараг өмхөж мэдгүй юу байсан бүүм зарчим багуулсан. Тэгэхээр тэр зарчим нэгдэд гарч ирэх хэрэгтэй байна. За тэр зарчим нь юу вэ гэхээр зэрэг бүгд мэдчихэл хэрэгжүүлэх байхгүй. Тэгээд ч нөгөө аргатын системийг яриа л идэг. Гэхдээ би болохоор тэр мэдээллийн сүлжээ байнууд л гэж боддог байхгүй юу? Өөрөөр хэлбэл нөгөө нэг бид нар нөгөө аргатын системд байсан гэж ингээд ярьдаг ч нэг 100 мянга гэдэг ингээд яриад байдаг. Тэр аргатын тэр нэг нөхөр энэ хинээс яаж орж иж байсан систем мэдээллийн хамгийн сүүлийн үнэн утсан холбоогоор хамгийн эцсийн үнэн орж иж байгаа гэдгийг итгэлтэйгээр орж иж штэ. Тэр арга толгой дотор байж байгаа хүнийг дагаад ингээд гарч ирэх чинь. Тэгэхээр тэр мэдээлэл амар айлах юм байсан гэсэн үг байхгүй юу? Гэтэл бид нар тэр гарч байгаа шийдвэрийг тийм сүлжээгээр өгөхгүй байна.
Тэр сүлжээ нь болохоор зэрэг нөгөө нийгмийн харилцаатай хамт орж ирэхгүй юм. Өнөөдөр хэсэг ахлагч хэний хүн болчихов те. За хороо ямар болчихов? Хорон дараа ямар үүрэгтэй юм? Тэр хүн гүйс хөрөхтэй болохоос биш өөр дээр одоо хөгжлийн бодгон жижигхэн шийдэл гаргачих хэрэггүй сууж байна. Тэгэхээр зэрэг энэ цаа бүгдөө юу дандаа гүйсгснэр. Тэгэхээр зэрэг нөгөө бидний нөгөө нэг өөрөө өөртөө нөгөө бор гэртээ хаан гихчээр одоо гэртээ шийдвэр гаргадагтай адилхан амьдрах орчиндөө бас гаргах шийдвэрийг бас өгөх хэрэгтэй байгаа байхгүй. Тэр ямар ч ирэхгүй. Тэр ирэх хөхгүй болохоор зэрэг нөгөө гудамжиндаа ханддгүй юм болооч хэлээд байгаа байхгүй. Санжин та хоёр нөгөө гудамжинд говьалтаад байдаг гудамжинд ярьжсэн шүү дээ. Тэгээд яагаад цагаан сар болгоноор та нар яг нэг зах руу бүгдөө ингээд яг дахин яваад идэг юм бэ. Танаа гудамжинд машин дээр хүн олон байгаа. Ядаж гурлаа нэрээд нэг захад хэд удаа яач болдгоо мүү гэдэг ингээд нэг асуухад нэрээд юм. Тэгээд гарч байгаа асгаж байгаа гудамж руугаа өөрийнхөө хашааныхаа нөхөн дотор муусныхаа нөхөндөө биш гудамж руугаа гарч байгаа руугац дээр чинь таны дээдлийн айлын хүүхэд. За таны хүүхэд чинь доотлын айлын ч асах суугац дээр ингээд алхаад явж штэ гэхээр зэрэг бүгд юм сонин харсан санаж байна те. Тэр адилхан л болчиход байна гэж бодоод байгаа. Тэгэхээр зөв тэр чинь яагаад тийшээ хандахгүй нэхэд тэр нь би шийдэх ирэхгүй сууж байгаа байхгүй тэр гудамж нь. Тэгэхээр тэнд шийдэх хэрхийг нөхгүй болохоор л бид нар жижигрээд байна. Өөрийг нөгөө чөлөөг идэлгүй тодорхой хэмжээндээ тий. За ийм санаж ирсэн их чухал юм хэллээ. Ер нь бол яг энэ сэдвэр бол тоё өтер ярил дуусахгүй ярина да тий. За тэгээд бас нэвтрүүлгийн цаг дуусчих шиг байна. Тэгээ өнөөдрийн одоо ингээд энэ нэвтрүүлгээр бол бид яг энэ хот төлөвлөлт хотоо байгуулалтын чиглэлээр бүр дөнгөж зах цухаас нь л хөндөж ярьлаа шүү дээ. Зах цухаас нь. Тэгээд хамгийн их түлхүүр одоо тэр ойлголтыг бол би юу гэж одоо өөрөө чинь хэлснээр хэлэх гээд байна гэвэл бүгд мэдж хэрэгжүүлнэ. Бүгд мэдж. Гэхдээ оршин сууж байгаа хүн болгон ямар нэгэн юм мэдхгүй эргэлзээтэй юм болгоны цаана заавал дандаа нөгөө одоо нэг талаар бол юу тийм хар энерги хувирддаг гэж ярьдаг шүү дээ. Тэрнтэй адилхан зүгээр энергитэй холбооны үе ямар ч байсан мдээгүй юм болгон өөрөө хүнд бол бас тийм эргэлзээ төрүүлдэг учраас та иргэн өөрийнхөө амьдарч байгаа орчиндөө сайн сайхныг бүтээхийг хүсэж байгаа бол таны өөр хүүхэд ирээдүйд сайн сайхан орчинд амьдрахыг хүсэж байгаа бол та эргэн тойрондоо юу болж байгааг мэдэх ёстой. Түүнийг нэхэж шаардаж түүнд идэвхтэй олцох ёстой шүү гэдгийг энэ нэвтрүүлгээр ийм мессеж хүргэж ийн гэж бодож байна. Ингээд манай энэ удаагийн нэвтрүүлэг одоо урилга хүлээж авч оролцож сайхан ярилцсан Туяа архитектортай баярлалаа. Ингээ бидний нэг ураа үг байдаг. Хотын соёл танаас биднээс эхлэе. За баярлалаа. За баярлалаа.